Сайн уу? За ингээд YouTube сургалт маань тавтай морил. За өнөөдөр YouTube-ийнхаа сувг дээр маш амархан тэгээд энгийн одоо ойдолтой тийм tote bag буюу ингээд өөрчдөг нэг ойр зур гараад явахтаа өөрчдөг тийм тор оё гэж бодлоо. Тэгээд энэ маань юу хэрэг болох вэ гэвэл бэлтцэн 3.5 инч бүгдээр 3.5 инчээр ингээд бэлтгэгдээд ингээд боогоод багцалсан юм дав гэдэг байхгүй. Тэг надад байгаа нь болохоор ийм гоё fancy нэг тийм зуны ийм гоё ийм зөөлөн өнгнүүд байдаг штэ. Ийм өнгөтэй байгаа байхгүй. Тэнгүүрээ ашиглаад торндоо оруулж өгнө. Тэс нь торныхаа бариулыг ийм гоё зөөлөн шаргал өнгөөр хийх гээд авцсан. Тэгээд эдгээр өнгөдөө хоршуулад бас энэ одоо бейс өнгийг ингэж авсан. Доторх өнгийг нь болохоор бас ийм гоё өнгө сонгочлоо. Эхлээд яах вэ гэвэл энэ 3.5-аар одоо зүсэд бэлтцсэн байгаа давнуудаа ингээ гоё байршуулад би болохоор энэнгээр яг торныхоо тороо чимэглээд дээрэс нь кармаг орлох тийм юм хиймээр байгаа байхгүй юу. За ингээ дөрөв явчихаар яах нь үзье. Энд чинь дандаа 3.5 инч байгаа байхгүй. Тэгэнгүүт бүгдийг ингээд ойчно гэсэн үг. Ингээд эдлэн машинаас сүлээд манай нэг найз надад Тамсараа гэх мөрөөдлийн театрын жүжиг Сиднейд тоглож байгаа байхгүй юу. Тэгээ надаа урилга өгсөн үзээрэй гэд өнөөдрийнхөө энэ бүтээлийг үнэхээр одоо амжилттай болоод амжиж юм бол тэр найздаа бэлэглэх гээд тэгээд эхэлж байна. Одоо болохоор өнөөдөр уг нь одоо юу яах юм тоглогдох юм. Одоо яг орой 6 өнгөрөөгөө 7-оос эхлэх байсан. За одоо би болохоор одоо эхэлж байна. Амжих нүг итгэдэг амжуулахыг хичээнэ. За ингээ гоё ингэж тавьж агаад тэгэл оён шүдээ хэдүүлээ. Энэ ихтэй амархан та гоё өнгө сонгож аваад өөртөө болон хүмүүст ингээд хийж өгвөл гоё. За ингээд иймэрхүү хэмжээтэй болох юм байна. Тэгэхээр энэ чи ингээ хоёр талд ойдлоо орно гэхээр арай жижигхан болчих юм байна. Тэгэхээр 5 үе явсан дээр юм байна. За би болохоор ингээд ойчлоо. Энэ болохоор карма болно гэсэн үг. За тэгээд биднэрт өөр юу хэрэг болох гэвэл одоо цүнхэндээ би бас нэг юм арай жоохон памбар олгож одоо ерөнхийдөө нэг биетэй болгохын тулд ийм бэлэн ийм синтефон гэдэг хэвгүй бүр ийм нэмэх. Тэг яг хөвөн одоо цулхаад хийж болно ширж. Гэхдээ энэ чинь бол тор учраас одоо баг маш олон юмтай хөрөлцөж угаах ажил гарах учраас тэрийг бодож би бол ийм нэмэгхэн синтефон ашиглая гэж шийдлээ. За тэгээд мөн олс авчуулж ойно. Энэнгээр би авчуулаад очие гэж бодож байна. 39 см юм байна. Доош нь 30. Цэцгийг бас дээгүүр энэ дээр нь ингэж яг оруулж өгвөл гоё юм байна. Үйл хэллэг жоохон зүгээр. Юмиг яаж битэх гээд уртыг нь харин миний уртыг нь хэмжээдэг. Ингээд энийгээ тэгшлээд авчихэд өргөн нь 30-ээс урт нь 45-аар 2 хэрэг болно надад. Хоёулангийн яг адилхан хэсгээ тавцсан. За тэгээ одоо яах вэ гэвэл нөгөө синтефон байгаа штэ. Синтефон дээрээ энийгээ тавьж агаад тэгээ баг зэрэг илүү гаргаад бид нар энийг яах вэ гэвэл ингээд ардлынхаа давуу тань цуг ингээд оёох байхгүй одоо. Тэгэхээр
Нааша цаашаа хөдөлдөг учраас бага зэргийн илүү аваад хачилчихна. За одоо энийгээ зүгээр шулуун ойдлоор ингээл дээр нь дараад очно. Энэ давуугаар юу яалаа? Олс одоо барьж хавчуулж оёол илүү гоё чамаа харагдах юм байна. За ингээд зүгээр ийм олс авчулцдаг байхгүй. Олсоо шахаж оёхдоо хараа цахилгааны юм ол гэдэг штеп. Энийг ашиглажтэй. Тэгээ миний одоо их бичлэг төр байгаа дөө таад. Тэгээ хамгийн гол нь та нар YouTube сувг маань жоохон дэлгэрэнгүй явдаг гэж ойлгоорой. Тэгэхгүй болохоор зарим нь жоохон нэг баг сургалтын шахуу ингээд юм заагаад байгаа болохоор уйдгартай яваад идэм аа. Давхар энэ хоёрыгоо одоо цаатлынхаа синтфонтэй ингээд ойд өгчнө. Хараа ингэрэгддэг байхгүй гайваас тээ. Арийнхаа давуутай болохоор яг адилхан одоо ингээд өнгийг хавсарч тавьжгаад тэгэд дахиад одоо яг оёхдоо яг энэ зураасаар нь ойчдөг байхгүй юу. Тэгэхээр маань яг болтой. Нөгөө улаа авахгүй штэ яг энэ хавчуулж байгаа тохиолдолд бол nice яг хараа. Одоо эн чинь ингээ эндүүдэд эн чинь яг харагдахдаа ингэж харагддаг байхгүй. Тэгэхээр бүр шал гоё харагдаж байгаа сте. Одоо яах вэ гэвэл яг энэ одоо ойдлынхаа дагуу дандаа ингээд зүгээр л энгийн шулуун ингээд л яваа. Хараа ингээд ойцсон. Энэ тал нь аяга гоё харагдаж байгаа сте. Ингээ шоод өргөлжин. За тэгээд ширээд болчихлоо. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр хэдүүлээ ингээ өөлөд авчихна одоо. Яг энэ тэгэж цугаар одоо цаг 12 өнгөрч байна. Би 3-ын өмнө гарч хүүхдүүдэд авах хэрэгтэй. Дээрээс нь орон хоолой хийх хэрэгтэй. Тэгэхээр энийг 2 гэхэд л ер нь дуусгачих бодолтой байна. Амжих нүг. Одоо ингээд яах вэ гэхээр эхлээд энэ хоёрыгоо очиж штэ ингээд нийлүүлээд дараа нь яах вэ гэвэл 2 өнгийг авсраад ингээд очиж шууд ингээд ойсон ч болно. Гэтэ энэ жоохон хөдлөх магадaltaй учраас би болвол хаширлаад эхлээд энэ хоёрыгоо оёо тогтоосныхаа дараа аяа гэж бодож байна. За ингээд энийгээ ингээд тогтооц энэ ингээд карма болохгүй юу ингээд. Гэхдээ би энийг голоор нэг ингээд шууд энэ хоёрыгоо нийлүүлээд ингээд эхлээд өгчвөл ингээ 2 юм таславчтай болчвол ер нь зүгээр юм байна гэж бодлоо. Карма болох гэдэг юм шүү дээ. За тийм аастай ингээд таславчтай болчвол зүгээр юм байна. Бариулаа. Энэ рүүгээ бүр ингээ оруулвал ямар вэ? Та нар юу гэж бодож байна? Нэг юм цог олсон голд нь ингэчүүл үү амар чам болох юм уу? Тэгж бодож гин үү та нар? Та нарын нүдэнд ямар харагдаж байна? Өөрхөн тодтгоод өгчих юм болов энийг. За одоо энийг ойчихсан. Одоо ямарх вэ? Одоо ерөөс ингээл өнгийг хавсраад тэгэл нийлүүлж оёол имжиж штэ. Өмнөх бичлгүүд дээр энэ хэмжих юу орцсон байгаа учраас байн бас ингээд хэлээд тахаар гэж бодоод энэ хэсгийг алгасч байгаа шүү. За та өнөхөө үзээд. За ер нь бол ингээл тэгэл шулуу очих штэ. За ингээд имжсэн 1.5 инч. Ийшээ нэ бас 1.5 инчээр болох юм ээ нөө. Хайраа ойцсон юм аа. Гэм бас хомбогор болох гэдэг байхгүй.
Кашлаг ойж байгаатэйгаа л яг адилхан. Үүнийгээ ингэж оёол эмччин. Яа ингэж оёо тараа. За одоо эргүүлж үзье. Эргүүлээд одоо цаг 1:46 болж байна. Ер нь бол яг бодсон сонснараа юма хичлээ. Одоо ингээ гоё индүтчээ гоё нөгөө нэг ойдлуудаа заагуудаа тэгшлээд ингээд индүтч тор болчлоо шүү. Нараа цахын хараа чамин сте гоё болчлоо шүү. Сувгтай минь хамт байж, бичлэгтэй минь бүтэн байсан танд одоо маш их баярлалаа. Хэрвээ та subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За мөн хонхоо идэвхжүүлэхээ битэн мартаарай. Тэгээ дараагийнхаа бүтээлч видеогаар уулзъя. Бай.